Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын улаан загалмай нийгэмлэгээс та бүхэндээ бэлтгэн хүргэдэг эрүүл мэндийн анхны тусламжийн зөвлөгөө мэдээллийн амиа агшин булангийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Бид энэ удаагийнхаа дугаараар залуучуудын улаан загалмайн гишүүн Долгон сүрэнг урьж оролцуулаад байгаамаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр бид бүхэн энэ удаагийнхаа дугаараар анхны тусламжийн ач холбогдол мөн түүнчлэн өмнөх дугааруудыг маань үзэж амжаагүй үзэгчдэд зориулаад өмнөх 4 сарын дугааруудыг нэгтгэл байдлаар та бүхэнд хүргэхийг зорж байгаамаа. За тэгэхээр бичлэгээ үзээд эргээд студидтэй уулзъя. Анхны тусламж гэдэг маань ерөөсөө өнөөдөр хүмүүсийн хувьд, нийгмийн хувьд үнэт хэрэгцээ болчиход байгаа. Яагаад тэгэхээр нэлээд үйлдвэрлэл харьцангуй хурдтай хөгжиж байна Монгол орны хувьд. Дээрээс нь зам тээврийн усал, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа зөрчигдөж байгаа гэд нэлээд олон асуудлууд бидний иргэн тойронд байгаа. Энэ маань юу хэлж байгаа гэхээр хүн болгон эмзэг. Тийм болохоор хүмүүс эрүүл мэндэ амь насаа хамгаалах бас боломж байдаг гэдгийг анхны тусламжаар бид нар олон нийтэд хүргэх шаардлагатай болоод байгаа. Энэ утгаас анхны тусламж гэдгийг юу гэж тодорхойлох вэ гэхээр одоо сэтгэл зүйн хямрал, генти биеийн одоо хямрал, өвчний хүндрэл, тэгээ мөн азгүй одоо харамсалтай тохиолдлууд тийм ээ, осол гэмтэл байна. Эдгээр нөхцлүүдэд тухайн орчинд эмнэлгийн тусламж ирэхээс өмнө амжиж хин юу хийж чадах ёстой вэ? Хүн өөртөө болоод өөрөө л бусдад тусламж дэмжлэг үзүүлж чадах тийм одоо мэдлэг боловсралтай байх хэрэгтэй болж байгаа. Энэ мэдлэг боловсролыг олж аавна гэдэг маань энэ аюул замлаас урьдчилан сэргийлнэ гэдэг маань өөрөө анхны тусламж байгаа. За тэгэхээр анхны тусламжийн ач холбогдол гэдэг бол мэдээж ойлгомжтой зүйл. Яагаад тэгэхээр амь насыг нэгдүгээрт хамгаалах хэрэгтэй. Дээрээс нь бид нар одоо өвчлөлтөй, гэмтэл, хүндрэлтэй холбогдоод гардаг эдийн засгийн зардлуудыг одоо бас багасгах талдаа дээрээс нь эрүүл сарвал байж иж хэмээн урт удаан наслах боломжтой. Энийгээр бол анхны тусламж өөрөө ач холбогдол нь тодорхойлогдно. За тэгээд анхны тусламжийн иж бүрдэл бүхий цөөнх гэдэг нь дотроо бол тухайн байгууллагын онцлогоос шалтгаалan хувь хүн иргэдтэй онцлогоос шалтгаалan дотроо иж бүрдэл нь янз янз байж болдог. Тэгээд гарын доорх одоо материалууд орсон цөөнх бүхий иж бүрдлийг хэлнэ. За Монголын улаан загалмай нийгэмлэгээс бол байгууллага, хувь хүн юуны онцлогоос нь шалтгаалan янз бүрийн хэлбэр хэмжээтэй орцтойгоор анхны тусламжийн цөөнх болон иж бүрдлийг бэлтгэж гаргаж байгаа. За манай улаан загалмай нь бол анхныхаа тусламжийн сургалтыг зохион байгуулаад сургууль сурталчилгаа хийжээд дараа нь энэ цөөнхнийхээ талаар цөөнх чухам ямар ач холбогдолтой айл өрх гэрд хүн иргэдэд байхад ямар ач холбогдолтой талаар нь ойлголт заавар зөвшөөрөл өгдөг байгаа. Энэ дотор нь бол жагсаалт байгаа. Юу байх ёстой вэ? Энэ цөөхөн дотор юу чухам юу байх ёстой гэсэн жагсаалт нь байгаа. За энд нь спирт, йодын ханд, хариуцсан эрзэнэн бэли, халуун хэмжигч, гарч идэн зайтайгаа, хурууны лент, балын харандаа, тэмдэглэлийн дэвтэр, за тэгээд сэлбэр зүү болон мохоо хаач, тэгээд шархны уян боолтууд төрөл бүрээрээ. За тэгээд ариун жиргэвчнүүд байх хэвээр, гурвалжин альчуур, хөн, чигт цэвэрлэгч. За эдгээр зүйлсийг багтаасан амны хаалт бас маш чухал байгаа. За тэгэхээр яахан янз бүрийн үйл явдлын үед за бидний ажил төрлийн холбоотойгоор бол гинтийн осол гэмтэл, өвчлөл, хямрал, гамшигын үед хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэл санаа янз бүрийн байдлаар одоо өөрчлөгддөг. Энэ бүхд ер нь өвдлөөч гэсэн, осол гэмтэлд орлооч гэсэн ер нь хамгийн түрүү өөрчлөлт гардаг юм бол хүний сэтгэл зүй байдаг. Гинтийн сочролд орсноос болоод богино удаан хугацааны хямралд орох хямрал маань бас одоо төр зүрийн удаан хугацаанд үнцгий байх тэр нөхцөл байдлыг хүлээж авч байгаа хүний бас сэтгэл зүйн онцлогоос болоод хүн төнгөн тусахыг олон янзын ийм хэлбэрүүд байдаг. Энэ бүхэнд эмнэлгийн тусламж үзүүлэх, бусад төрлийн тусламж үзүүлэхээс өмнө хамгийн чухал юм бол энэ сэтгэл зүйн анхны тусламж байдаг гэж бид ойлгодог. Тийм хамгийн түрүү бид нар
сэтгэл зүйн тусламж авч байгаа тэр хүндээ халуун дотн сэтгэлээр итгэл хүндэтгэлтэйгээр их ойр дотн байх хэрэгтэй тийм ээ. А тэгэхгүй л одоо хажууд нэг хүн ингээд асуудалтай байгаад өөрөө айд сандраа тусламж үзүүлж чадахгүй хүндий левел тэр хүний нөхцөл байдал улам тийм ээ одоо доройтойх өвшөө нэмэлт магадгүй одоо бас сэтгэл төрөх юм нөхцөл. Ийм учраас тусламж авахчдаа их ойр дотн байхын зарчмыг ер нь баримтлах хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэр бидний тусламж авч байгаа хүндээ хүнийхээ үгийг одоо төвчээртэй, хүлээцтэй, сайн одоо сонсох хэрэгтэй байдаг. За тэгээд тэр хүн асуудлаа ингээ ярихаар нь тэр одоо мэдрэмжийг хүлээж авах, хүндэтгэлтэйгээр хүлээж, энэ хүн юу тохиолдчиход ямар зүйлийг бидэнд хүсээд байна уу? Яавал бид энэ хүнд илүү тусалж чадах нь вэ гэдгээ бас тухайн сэтгэл зүйн тусламж үзүүлж байгаа, харилцаж байгаа хүн бол тийм ээ хандах ёстой гэх мэтлийн юм бас зарчмууд байдаг. А үгэн болон тийм ээ одоо бусад хэлбэрээр сэтгэл зүйн тусламж үзүүлнэ гэдэг бол мэдээж үг яриагаа тийм ээ түрүү ярьлаа ш бас бүрэн сонсох хүлээцтэй байх асуултаа зөв тавих тийм ээ тэр хүний сэтгэлийг эмзэглүүлсэн тийм хүнд асуудлыг асуугаад байх үгүй юу хамааралтай асуудлаа зөв тавих сонсох юм байна. А үгэн биш харилцаа бол бас их чухал л да. Оновчгүй олон үг хэлснээс тийм ээ одоо бас оновчтойгоор тэр хүнд харцаараа биеийн хөдөлгөөнөөрөө тийм ээ одоо ингэж харьцах бас юм арга хэлбэр байдаг. Магадгүй хүн одоо бид нар кинондаас ч гэсэн хардаг штэ. Ингээл яг нүдээр одоо тогтчоол ингэтэл ойлголтол сарны явдаг тийм ээ. Өвгөн бус харилцаагаар ойлголцох, дэм үзүүлэх явдал их ач холбогдолтой байдаг байгаа. Ойлгогдож хэлбэр байдаг байгаа. За тэгэхээр ухаангүй хүн гэдэг бол одоо хүнийг тий одоо яг тэр яаралтай тусламж үүсцэн тийм хүн нөхцөлтэй үед бол мэдээж чангаар дуудаад те та зүгээр үү эрхмээ та зүгээр үү гэж асуухад ямар нэгэн хариу үзүүлэхгүй тохиолдолд бол бид нар анхны тусламж үзүүлэгчийн хувьд бол ухаангүй байна гэж дүгнэж болно. За ухаангүй хүмүүс дотроос хоёр төрөл байдаг. За үүнийг бас сайн ялах хэрэгтэй. Үүнд ухаангүй мөртлөө амьсгалж байгаа нөгөө нөхцөл нь ухаангүй мөртлөө амьсгалахгүй байгаа гэсэн хоёр нөхцөлтэй байдаг. За тэгэхээр анхны тусламж үзүүлэгчийн хувьд бол нөгөө анхны тусламжийн зарчим гэсэн дөрвөн алхмаа бид нар бас сайн баримтлах хэрэгтэй. За ингэснээр бид нар бол энэ хоёр нөхцөлийн аль нөхцөлд нь байгаагаа бол сайн тодорхойлж болно. Ухаангүй мөртлөө амьсгалахгүй байгаа ийм нөхцөлд бол бид нар зүрх уушигны сэхэн амьдралд аргачлалыг бол хийх ёстой. За энийг бол англиар CPR буюу одоо монголоор зүрх уушигны сэхэн амьдралт гэж хэлдэг байгаа. За ингээд ухаангүй бөгөөд амьсгалахгүй байгаа хүнд бол анхны тусламж үзүүлэхдээ тухайн хүнийгээ заавал хатуу одоо тэгш гадаргуутай тийм газар байрлуулах ёстой. За ингээд байрлуулсныхаа дараагаар цээжин талд нь ингээд очих хэрэгтэй их ойрхон одоо байрлах ёстой. За ингээд одоо хоёр игмний голын одоо энэ хогорхой дээр хогорхойны цэгээс аюулхайн цэг хоёрын хоорондын одоо энэ голын цэгийг олно. За ингээд манекен дээр үзүүлээ. За энэ хоёр голын цэгийг оллоо. За энэ олсон цэг дээрээ яг уу гэхээр энэ гарынхаа одоо энэ дотор талын зөөлөн махлаг хэсгийг одоо байрлуулж өгнө. За ингээд байрлуулж өгöd. За ингэж байрлуулахдаа бид нарт гарын байрлал 3 янз байдаг. Энэ 3 янз байрлал маань болохоор за бүгдээрээ хийж үзье. За гараа эхлээд уршин гэлчих тийм ээ. За энэ үед бол гарын байрлалыг хийхдээ тохоо нуглахгүй байх хэрэгтэй. За тэгэхээр тэгшин байна. За нэгдүгээр байрлалт нь бол бугыг нэг гараараа ятгах маягаар. За бугыг хатахад бол гар чинь нуглахгүй хэрэгтэй. За нөгөө байрлалыгаа хийж үзье. За хоёр дахь байрлал нь бол салаавчилсан байдалтайгаар ингэж барина. За 3 дугаар байрлал нь ямар ах вэ гэхээр нэг гарынхаа алгыг нөгөө гарынхаа яг уу дээдлэлт нь гэж байрлуулнаа. Ийм 3 аргаар байрлуулна. За энэ 3 аргын маань аль одоо өөртөө эвтэйхэн одоо тухтай тийм байрлалтыг сонгоно. За тэгээд энэ байрлалаараа одоо яг саяны олсон одоо энэ аюулхай цэг болон игмний хоёр игмний голын хогорхой энэ хоёрын голын цэгийг олоод энэ дээр байрлуулж тавих нэ. За ингээд байрлуулж тавьснараа одоо тавьсныхаа дараагаар бид нэр ихц дээрээс нь буюу яг одоо өрнөөс энэ доошоо өвчин яс хүртэл яг 90 градусын ихц дээрээс байх хэвээр. За ингээд үзүүлэхдээ гарын даралт маань өөрөө эмжигд даралттай байх хэвээр. Мөн жиг даралтын хоорондын одоо зайнууд маань бас их
ижил хэмнэлттэй байх хэвээр. За тэгээд манай Монголын одоо тооны онцлог байдаг. Бид нар 1-ээс 10-ын хооронд тоолоход бол арай түргэн тоологдчихдаг. 11-ээс одоо хаашаа тоологдоход бол арай давхар тоологдолтой байдаг. Тийм болохоор энэ нөхцөл бид нар энэ хэмнэлийг яаж ижил түвшинд авч явах вэ гэхээр 1-ээс 10-ын хооронд 1E, 2E, 3E гэсэн ийм тоогоор яваад 11 дээр ирэхээр 11, 12, 13 гэдэг тоол авчихна гэсэн үг. За тэгэхээр бид бүхэн бичлэгээ үзлээ тийм. Тэгэхээр эдгээр өмнөх дугааруудаа бид бүхэн анхны тусламжийн ач холбогдлыг мөн сэтгэл зүйн анхны тусламж гэж юу болох талаар ухаангүй хүнд хэрхэн яаж анхны тусламжийг үзүүлэх талаар мөн түүнчлэн анхны тусламжийн ээж бүртлийн талаар танилцуулсан байна. Тэгэхээр хоёлоо өнөөдөр илүү үтэйгээр анхны тусламжийн ач холбогдол гэж юу болох тал дээр илүүтэйгээр их ярих гэж бодож байна. Тэгэхээр та анхны тусламжийг юу гэж юу нь ойлгож байна тийм. Өөрийнхөө бодлыг үзэгчтэй хэлнэ үү? За миний бодлоор анхны тусламж гэдэг бол мэдээж ямарваа нэгэн осол гэмтэл одоо аваар ослын үед хүн одоо бэртэж гэмтсэн үед гарын доорх материал ашиглаад тухайн хүний амь насыг аврах. За тэгээ бүр цаашлаад эдийн засгийн хэмнэлттэй байдалд хүрэх ч юм уу. За тэгээд бүр хоёр дахь хүндрэлийг учруулахгүй байх талаас нь ингээд хүнд маш их одоо сэтгэл зүйн за тэгээ бие махбодын эдийн засгийн маш их дэмжлэг үзүүлдэг юм одоо нэг хүн сонсоход их анхны тусламж, эрүүл мэнд анхны тусламж гэдээ маш их хүн сонсогддог мөртлөө яг амьдрал дээрээ бид бүхэнд маш их тохиолдож идэг зүйлсүүдийг гарын доорх материал ашиглаад хүний амь насыг аврагч тохиолдол гардаг юм чухал зүйл гэж би боддог л та. Ааха. За тэгэхээр дулам сүрэнгийн маань тухайд хэм бол Монголын улаан загалмайн нийгэмлэгийн залуучдын улаан загалмайн гишүүн түүнээс гадна анхны тусламжийн бас сургагч багш байгаа. Тэгэхээр та яг сургалтанд хизээ хамрагдчихсэн. Ер нь энэ сургалтанд хамрагдсанаар танд ямар ач холбогдол байна, давуу тал байна? Энэ талаараа бас үзэгчтэй ойлголт өгвөл. За би Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөтөлбөрийн өсвөрийн улаан загалмаачаар анх Монголын улаан загалмайн нийгэмлэгт дийлж орж исэн л да. Тэгээ одоогийн байдлаар одоо 8 дахь жилээ болж байна Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөтөлбөрөнд орсноор. За тэгээд ингэж орсноор одоо би эрүүл мэнд анхны тусламжийн сургалтанд хамрагдаад одоо ингээд 4-өөс 5-аас 6 дахь жилдээ одоо эрүүл мэнд анхны тусламжийн сурагч багшийг хийгээ явж байна л да. Тий. За тэгэхээр сурагч багш гэхээр яг юу гэсэн үг бас үзэгчтэй бас энэ талаар арай дэлгэрэнгүй ойлголтыг өгөө тийм. За сурагч багш одоо би жил болгон одоо сургалтандаа суугаад за мартснаас сэргээгээд за шинэ мэдээлэл олж аваад за тэгээд эрүүл мэнд анхны тусламж гэдэг яг юу юм бэ? За анхны тусламжийг яаж үзүүлэх ёстой нь яаж үзүүлэх нь зөв юм? За түрүүн таны хэлснээр эрүүл мэндийн анхны тусламжийн ээж бүрдлийн талаар гээд үеийнхийнхаа найз нөхдөд зааж өгд юм л да. Миний хувьд тэгээд сурагч багш гэж авдаг юм байна. Ааха. За тэгвэл та өөрийнхөө өөрт чинь тохиолдож байсан анхны тусламжийг яг үзүүлж байсан тэр туршлагаасаа эсвэл хин нэгэнд үзүүлж байсан тэр нэг тохиолдол байвал үзэгчтэй сонирхуулаад ярьж өгөхгүй. За ерөнхийдөө бол эрүүл мэндийн анхны тусламж гэдэг бол нэх бүр том аваар осол гарсан үед бол болдоггүй. Зүгээр би одоо гэртээ хоолоо хийжсэн ээж маань гараа хэсэгчлээ гэхэд би анхны тусламж үзүүлж л байдаг. Энэ маань одоо гараа одоо манай дүү маань гэхэд 100-нд гараа тулчлаа гэхэд тэрэнд анхны тусламж үзүүлж л байдаг. Алхам тутамдаа анхны тусламжийг үзүүлж яадаг л да ерөнхийдөө. Тийм учраас яг өнөөдөр эрүүл мэндийн анхны тусламжийн ач холбогдлын талаар ярьж байна тийм үү хоёлаа. Тэгэхээр эрүүл мэндийн анхны тусламж гэдэг бол ингээд ач холбогдол нь бүр асар их юмаа гэдгийг бас би хэлмээр байна л да. Одоо үзэж байгаа нийт үзэгч олондоо болоод үеийнхэнда. За тэгээ миний одоо анхны тусламж үзүүлж исэн туршлага гэх юм бол манай одоо сургууль дээр манай дээд курсын эгч маань одоо хөлөө хуглаад хөлөө гимтээгээд ингээд одоо хугалсан шатнаас унаад за тэгээд тэрэн дээр би чиг тавьж болт хийжсэн байгаа. За тэгээд тэр эгч маань би одоо тэгэж тэр үедээ одоо анхны тусламжийн тэр болтыг зөв хийснээрээ тэр эгч маань одоо би тэгээд сүүлд нь мэдээж тэр хүнтэйгээ хөл гарна яаж нэгэд эргээ холбоо барихад зөв идгсэн одоо ингээд яснууд нь зөрөөгүй зөв бороолж идгсэн. За тэгээд одоо идгэж бороолох явц нь маш их хурдцтай явсан гэж одоо тэр эгч маань өөрөө хэлдэг нь одоо бас талархлаа илэрхийлж ирсэн. Тэгэхээр үзэгчтэй энэхүү сонирхолтой ярианаас дүгнээд харахад бол анхны тусламж гэдэг бол заавал мэрэгжлийн байгууллагын эмч хүн, совилогч хүн үзүүлэхгүй хин нэгэн та бидний харж байгаагаар жирийн нэгэн оюутан охин хүртэл ингээд бусдаа анхны тусламжийг үзүүлээд хин нэгнийг бас толгуур хэрэгт нь гэмтсэн байхад эдгээгээд те эдгээх зөв эдгээхт нь явах ч гэсэн тусалаад одоо тос болсон байна. Тэгэхээр энэ бол анхны тусламж гэдэг бол ийм л энгийн бидний амьдралд өдөр тутам байнга тохиолдож байдаг. Та те өөртөө болон өрөөл бусад байнга үзүүлж чадхаар ийм энгийн зүйл юм байна шүү.
За тэгэхээр залуучуудын улаан загалал маань гишүүн байгаа тий. Тэгэхээр залуучуудын улаан загалал маань гишүүн гэж гишүүн болохоор яг ямар үйл ажиллагаанд оролцдгийг явгаараа ялгаатай энэ талаар бас үзэгчдэд сонирхуулбал тавьж. За залуучуудын улаан загалал маань гэдэг одоо манай залуучуудын улаан загалал маань маш олон гишүүдтэй Улаанбаатар хотын 9 дүүрэг за тэгээ 21 аймаг гээд маш олон гишүүдтэй. Тэгээд одоо гишүүд маань улаан загалмынхаа хөтөлбөрүүдийн хүрээнд одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээ нь эрүүл мэндийн ахны сүмжээр ингээд жишээ нь надаас олон маш олон хүүхдүүд эрүүл мэндийн ахны сүмжээс сурагч багшаар бэлтгэгдсэн. За тэгээ мэдхгүй байгаа өсвөрийнхаа дүүнэртаа за тэгээ үеийнхэнтэй ингээд ахны сүмжээ заадаг. За тэгээ мөн одоо хэдий хэвээ дохын хөтөлбөр байна. Энэ хөтөлбөр дээрээ бас мөн ялгаагүй эрүүл мэндийн ахны сүмжтэйгээ одоо адилхан сурагч багш болоод ингээд бас хэдий хэвээ дохын талаар сургалт сурчлагаа мэдээлэл урьдчилан сэргийлэх байдлыг одоо ингэж бас сургаж өгдөг. За тэгээд халамжийн хөтөлбөр дээрээ бас ажилладаг. За тэгээд хүүхэд залуучуудынхаа хөтөлбөрн дээр маш их үйл ажиллагаа хийж явдаг. Бид нар өөрсдөө бэлтгэсэн бол маргааш 10 хүн маань эрүүл мэндийн ахны сүмжийн талаар мэддэг болно. Бидний гэр бүлийнхэн мэддэг болно. За тэгээ манай одоо залуучуудын улаан загалал маань өсвөрийн улаан загалал маань гишүүд маань бүгдээрээ ингээд үеийнхэнтэйгээ зааж сургаад ингээд эрүүл мэндийн ахны сүмжийн талаар ойлголтыг өгөөд биендээ туслаад явж байгаа. За тэгэхээр сүүлийн үед альва сургалт мэдээллийг хүргэхдээ үеийнхнээр дамжуулж хүргэх илүү ач холбогдолтой байна гэж тодорхойлоод байгаа тийм. Тэгэхээр үеийнхэн гэдэг бол ижил ойролцоо насны хүмүүсээ тэдгээр хүмүүсийн хэрэгцээ, сонирхолтой альва зүйлд хандж байгаа хандлага нь хүртэл төсөөтэй байдаг учраас альва шинэ мэдээллийг эсвэл нэг зүйлийг хүлээж авахдаа илүү ойр ижилхэн тий хүлээж авдаг учраас хин нэгэн найзаар нь дамжуулж үе төнгийн хүнээр нь дамжуулж ямар ч насны хүнд хүрвэл илүү үр дүнтэй ялангуяа эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэлтэй зөвлөгөө мэдээллийг хүргэх ажил. За тэгэхээр өнөөдрийнх энэ дугаарыг ашиглаад үе тэнгийнхээ найз нөхдөд яг анхны тусламжийн талаар та яг юу гэж зөвлөмөр байна те яагаад ач холбогдолтой энэ талаар бас ярьж өгнө үү? За үеийнхээ найз болоод өсвөрийнхаа одоо дүү нартаа ингээд зөвлөхөд ерөнхийдөө ингээд нийгмийнхаа телевиз үзэж байгаа нийт үзэгчдийн зөвлөхөд өнөөдөр одоо өвчин зовлон гамшиг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг тийм үү маш олон одоо ингээд өдөр тутам бидний одоо энэ амьдрал нийгэмдэр ингэж өчнөө олон ийм зүйлүүд гарч ирж идэг. За тэгээд энэ болгон дээр бид бүхэн анхны тусламж үзүүлэх шаардлага гардаг. Тэр болгоныг мэдэхгүй байвал одоо хоёр дахь хүндрэлийг бий болгон за эмнэлэгт очиход санхүүгийн төлбөр нь их гарах ч юм уу гэд энэ бүх байдлыг ингэж одоо наашлуулахад одоо эрүүл мэндийн ахны сүмж маш чухал юм болов уу гэж боддیں۔ Одоо жишээ нь гээд нохоо дуруулахад үсийн тавиад бодгоо гэж ярьдаг штеп. Яг ясамдраа тэгэж болохгүй. Ягаад гэвэл үсийн тавиад боочлоо. За бид нар ахны сүмж үзүүлж байна гэд үсийн тавиад боочлоо, эмнэлэгт очлоо нөгөөх нь бүр халдвар орсон гэд халдвар ороод зөвхөн тэр хазуулсан газраа эмчлэх байсан бол цаашлаа бүр дахиад галзуугийн тариач гэх юм ингээд бүр ингээд санхүүгийн байдал ингээд өсөө явах ч юм уу. Ингээд эдгээр ингээд хоёр дахь хүндрэлүүд үүсдэг. Тийм учраас бид нар өнөөдөр зүгээр эрүүл мэндийн ахны сүмж гэхлээр халааттай эмч хүн хийдгээ гэж ойлгоод байдаг юм шиг санагдтал да надад. Тэгээд тийм учраас одоо ингээд бид нар өөрсдөө ингэж одоо зөвхөн улаан загалмаа эрүүл мэндийн ахны сүмжийн хөтөлбөрийн сургалт ч гэлтгүү тийм үү. Маш олон амьдралаасаа ингээд бие биенээсээ суралцаад өсвөр үе залуучуудаасаа суралцаад эрүүл мэндийн ахны сүмжийг бүр гүнзгий төвшөнд гүмаа гэхэд тийм ээ ядаж хурууга хэсэгт нь яах вэ хөлөө гэмтэгт нь би одоо ядаж яах вэ гэд эрүүл мэндийн ахны сүмжийн анхны ойлголттой болоод ингээд найз нөхдөд туслаад ингээд явж байвал бас бидний ирээдүйд бас нэг ч ихсэн зүйл бас нэмэр тус болох юм болов уу гэж бодож байна. Тэгээд өсвөр үе найз одоо өсвөр үеийн залуучуудаа ингээд хэлэхэд эрүүл мэндийн ахны сүмжийн талаар ойлголттой болоосэй гэж хүсэж байна. За тэгэхээр Монголын улаан загалал маань нийгэмлэг нийгмийн эрүүл мэндийн сайн сайхны төлөө тэтгэр нийгэмд хүмүүсийн эрүүл мэндийн зөв дадал хандлагатай болохын төлөө их олон зүйлүүдийг бас хийж олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгаа. Тэгээд нийгэм гэдэг бол өөрөө нийгмийн яг эд гэс нь бол хүн тий. Тэгэхээр нэг хүн ямар байна, нэг хүн өөрөө яаж эрүүл мэндэд анхаарал тавьж байна. Тэр эргээд бас нийгмийн асуудал болдгоо. Тийм ч учраас бид нар хүн та өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаараарай, анхны тусламжийг үзүүл сураарай гэд үүний ач холбогдлыг ингээд дахин та бүхэнд ойлгуулах үднэс яриад байгаа шүү. За тэгээд бид бүхний урилгыг хүлээж аваад тий студид маань хүрэлцэн ярьж үе тэнгийнхээ найз нөхдөд анхны тусламжийн ач холбогдлын талаар сайхан зөвлөгөө хүргэсэн Дулам сүрэндээ баярлалаа. За та бүхэн ч гэсэн баярлалаа. За тэгээд манай энэ удаагийн дугаарыг хүлээж авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.